Монгол ёсоон дагаж морин хуур уртын дугаар бид энэ сайхан үзэсгэлэнгээ нээх гэж байна. Ингээд морин хуурч уран заяа маань үзэсгэлэнг нээх. Өдөр мэдвэргийа. За жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг үндэсний бичиг үсгийн баярын мэндийг та бүхэнд дэвшүүлье. Бичиг үсэг бол үндэсний түүх, өв соёлыг үеэс үед дамжуулагч, тээгч нь бөгөөд сэтгэлгээний цар хүрээ чадварыг илтэн харуулдаг гайхшиг дурслууд билээ. Нийтийн тоолоос өмнөх 25,000 жилийн тэртегээс хүмүүс хад чулуун дээр зурган мэдээлэл үлдээсэн урлагийн сонирхолтой баримтуудыг бичиг үсгийн түүхийн эхлэл юм байна. Бичиг үсэг нь зураг бичиг, утга бичиг, авианы бичиг зэрэг түүхэн үе хэлбэрүүдийг дамжсан байдаг. Монгол нутгаас бичиг үсгийн бүхэл хэлбэр дурслуудыг ариун олддог юм байна. Манай нутаг дэвсгэртээ 4,030 хөшөө чулуу, 6,796 бичгийн ихэнх нь байгаль нийгмийн тэр дундаа хүний хүчин зүйлийн нөлөөгөөр их бага хэмжээгээр эвдэрч гэмтсэн гэсэн үзлэг тоолгын дүн бас гарсан байна. Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн чулуун судар шаштрын дурсгалуудаар уран бүтээлч, судлаачид, эрдэмтэд чулуун шаштар үзэсгэлэн гаргасныг нээхээр та бид хуран цуглаад байна. Үзэсгэлэн тавигдсан дурсгалуудаас заримыг энд зохон дурдъя. Говьалтай аймгийн Чандман сумын нутагт орших Шаагар эмээх газараас олдсон хадны зураг дурсгал, Аргал, Янгар, Буг, Хандгаа, Эрдэнэ, Анчид болон овог аймагуудын тамга тэмдэг зурлагыг тодорхой дүрсэлсэн нэм чухал үзмнүүдийн нэг юм аа. Энэ хатан дээр Эрдэнэ дүрэг бичгийн дурсгал бас бий. Онцлон үзэх дүрслэл нь олуулаа хаан хийж буй Анчид тэд бүгд Монголын уламжлалт юудан малгай өмссөн байгаа нь цэрэг эрс агаад нүүдэлчдийн соёл одоо хүртэл тасраагүй бас илтгэсэн юм дүрслэл бол та. Шаагар толгой хатны зураг нь олон үеийг хамарсан цаашид судалгаа их ариун өгдөлтөй юм дурсгалын зүйл юм аа. За Аргун хаанаас Францын гоо Филипп ванд илгээсэн загтал байна бас. Аргун хаан бол их Монгол улсын баруун хэсэг Ил хаант улсын дөрөвдөх өдөртөгч байсан. Ойрох дорнодод лалын шашиннуудын эсрэг Франц Монголын эвсэл байгуул санаагаа илэрхийлж Францын хаанд мөн загтал илгээж байсан байна. Үзэсгэлэнгийн нээлтийг үнд алиун дуулаад нэгэн зүйлийг захихад хүүхэд багчууд гэлтүү иргэд маань их түүх соёлынхон дурсгалд хүндэтгэлтэй хандаж хадны зураг бичээсийг эвдэн сүйтгэхгүй байх, хайрлан хамгаалах, хадгалан үлдээх сэтгэл танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгаарай гэж бас хүсье. Бидний түүх соёлыг биднээс илүү хайрлан хамгаалах хүн байхгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Ингээд чулуун шаштар үзэсгэлэнг таалан үзхийг хүрье. Баярлалаа. За энэ Монголын их хатын тамгуудын Чингис хааны омог тамгаас дөрөв өгөөдөө цагаатай толгой зүчи одоо өрөвдмийн хаалга өвдөрийн өөрийн омгийн тамгатай байсан гэдэг үг тэмдэг автагт санаа яг энэ чулуун дээрх сүг зургууд болон хүн чулууны дөрслүүд нь бичиг Монгол бичгийн бас нэг анхны санаа эндээс үсэлтэй болов гэсэн ийм санаанууд явж байгаа. Амьтан болон хүний дөрсгөл дээрээс тэгээд бас яг эмэгтэй хүний ийм одоо бие махбод дээрээс бичиг үсэг Монгол бичгийн энэ 7 тийг үүссэн байх мэтлээ гэсэн домог ярианаас энэ санааг энэ дээр гарч ирсэн. За энэ бүтээл голомт гэдэг юм бүтээл мөн алга мөнгө тэнгэрийн дор нэг одоо эзэн хаатай Монголын хаад нэг голомтоос үүссэн юм аа гэсэн. За энэ бугнууд бол овог аймагуд Монголын олон аймагуудыг нэгээр илэрхийлсэн. Ийм зүйл. Энэ миний бүтээл дээр бол яг энэ чулуун дээр байрлаж байгаа энэ дүрслүүдийг яг детальчилж гарч ирсэн. Тийм маш олон баяр. Ормер тавтаа бүтээлээс өнөөдрөө 30 гарч ирсэн. Сүйт хэрэгтэй. Өөрөө гадаад